Би хүнд ачаа үүрхийг хүсгүй байгаагаа ухаарсан. Яагаад гэвэл энэ нь илүү их ажил хийж, илүү их хариуцлага буурч, илүү их дарамт зовлон бэрхшээлийг дэвчих хэрэгтэй болно гэсэн үг байлаа. Дараа нь би Бурхны үгийн нэг хэсгийг уншсан. Тогос хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Үүргээ гүйцэтгэхдээ хариуцлага хүлээхээс айдаг тийм төрлийн хүн хулчгаруу эсвэл зан чанарт нь асуудал байна уу? Та нар ялган таньж чаддаг байх ёстой. Үнэн дээр энэ нь хулчгар байдлын асуудал биш. Баяжих эсвэл өөрсдийн ашиг тусын төлөө ямар нэг зүйл хийх болохоор тэд яагаад тийм зоригтой байдаг юм бэ? Тэд эдгээр зүйлийн төлөө ямар ч эрсдэл үүрэхэд бэлэн байдаг. Гэвч чуулганы төлөө, Бурхны гэрийн төлөө юм хийх үедээ тэд ямар ч эрсдэл үүрдэггүй. Ийм хүмүүс аминч, чигшүүртэй хамгийн залхайн юм. Чи одоо Бурхны гэрт үүргээ гүйцэтгэж байна. Үүргээ гүйцэтгэх эхний зарчим юу вэ? Чи юуны өмнө тэр үүргийг бүх зүрх сэтгэлээрээ хүчин чармаалт хайрлахгүйгээр гүйцэтгэж, тийхүү Бурхны гэрийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Энэ бол үнэн зарчим. Чиний хэрэгжүүлэх ёстой зүйл юм. Өөртөө арын хаалга, зүхтах зам нээлттэй үлдээснээр өөрийгөө хамгаалах нь шүтлэггүй хүмүүсийн дагдаг хэрэгжүүлэлтийн зарчим, дээд зэргийн гүн ухаан юм. Бүх зүйл дээр өөрийгөө эхлээд бодолцсон үзэж, өөрийн ашиг сонирхлыг бусад бүх юмнаас дээгүүр тавьж, бусдыг ботхгүй байж, Бурхны гэрийн ашиг сонирхол, бусдын ашиг сонирхол өөрт нь ямар ч хамаагүй хэмээн үзэж, эхлээд өөрийн ашиг сонирхлыг бодож, дараа нь зүхтах замын талаар бодох. Энэ нь шүтлэггүй хүн биш гэж үү? Шүтлэггүй хүн яг ийм байдаг. Ийм төрлийн хүн үүрэг гүйцэтгэхэд зохисгүй. Амен. Бурхны үгийн ил батгалтаас би хариуцлага үрхээс татгалздаг хүмүүс бол хамгийн аминч, жигшүүртэй, залт хүмүүс гэдгийг таньж мэдсэн. Тийм хүмүүс Бурханд огтхонч чин сэтгэлгүй үнэнч бас ханддаг.